Ерөнхий ивент тэтгэгч Sod Mongol Group. Ердөө шахаж савлав. Тамиг жимсний шүүс. Сайн байцгаана үзэгчдээ, та бүхний амралт чөлөө цагт зориулан Оллоо телевиз Улаанбаатар такси транспорт сервис компаниас хамтран бэлтгэн хүргэдэг Оллоо такси шоу нэвтрүүлгийн цоо шинэхэн дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Бид энэ удаагийнхаа дугаарыг гандан тэгшлэн хийдийн хашаан дотроос эхлэхэд бэлэн болсон байгаа. Ингээд гандан тэгшлэн хийдэд мөргөл үлдээд гарч байгаа хүн ч юм уу хин нэгэн манай нэвтрүүлгийн эхний азтаа зорчигч болох ч юм билүү. Ингээд бүгдээрээ хамтдаа нэвтрүүлгээ эхэлцгээе үзэгчдээ. Ерөнхий ивент тэтгэгч Sod Mongol Group. За их чадтай байна. Зогсоо төлөвлөгөө оронд орж ирээ суудсан чинь Оллоо телевизийн такси шоу нэвтрүүлэг гэдэг нэвтрүүлгийн машинд ороод ирсэн. Энгийн нэг такси биш. Улаанбаатар хотод цорын ганц үйлчилдэг Оллоо телевизийн такси шоу нэвтрүүлэг байна. Одоо ойлгосноо? Бог авраачаа суугаад ах чинь. Тэндээ бороод яваад чигч. Гадаа сүрхий бороорлоо тий. Хүмүүс саяхан чи юу нар гарч ирсэн чинь 5 минутын дотор асчлаа шүү тий. За ерөнхийдөө такси шоу нэвтрүүлэг гэж мэдж байгаа юу? Зарчмыг мэднэ тий. Таныг 13 дугаар хороолол хөнгөө хүргэж өгнө. За тэгээ дээрээс нь та бидний тавьсан миний тавьсан асуултанд хариулж чадах юм бол манай таксинаас 44,000 төгрөг хожоод боошоо заяа. Боломжийн багаж хүн амархан асуулт асууна энэс заяа. За хоёулаа танилцъя. Үзэгчдэд ийшээ харж агаад өөрийгөө гоё танилцуулнаа. За намайг Сарантой гэдэг. Сарантой намайг хөтлөгч тулгаа гэдэг. За тэгээд ажлаа тараа явж байгаа юм уу? Тийм. Хаана ажилладаг вэ? Ачтай имлэгтэй. Ачтай имлэг гэдэг чинь 3 дугаар имлэг юм байт тий. За. Энд юу гэж дамжиж явсан юм уу? Дэлгүүр хийж явж байгаад надтай таарсан. За түн азтай байлаа. За. Ерөнхийдөө би зарчмаа нэг мэдж байгаа ч гэсэн танд танилцуулчих тийм ээ. 3,000 төгрөгийн 4 асуулт байгаа. За дээрээс нь 5,000 төгрөгийн 2 асуулт байгаа. Ингээд 6 асуулт. Хамгийн сүүлд нэг асуулт нь супер асуулт гэж асуулт байгаа. Чихтэй ихийг үржээд мөнгө үржүүлдэг асуулт байгаа шүү. За тэгээд танд нэг тийм 2 боломж байгаа. Мэдгүй асуулт гарч ирэх юм бол мэдэж магадгүй. Та мэдж байгаа ч юм уу хин нэгэн рүү залгаад асууж болно. За тэгээд бас нөгөөх нь болохоор гараад буугаад хин нэгнээс хоёлаа буух гэхээр гадаас амар ширүүн бороо орж ин тээ. За их бороо зогсчих юм л хоёлаа ийш явж. Газар бол арай болоогүй байна. Зам хөвжрэлтэй байна. Ажил тарж байна тээ. За хоёлаа тэгэхээр эхнийхээ асуултыг сонсгоо. За 3,000 төгрөгийн асуулт. Хоргийн тогоо аль аймгийн нутагт байдаг вэ? Хоргийн тогоо. За. Намайг асуултын давтаж амжаагүй хариулчихсан уу? Арангаа аймагт байдаг тий. Хоргийн тогоо маань хэр том юм болоо? Би үзээгүй дээ. Нэлээд том юм гэлээ. Нэлээд таа бол очиж үзсэн үү тий? Би явсан ч юм. Би арангаа явна явж байсан. Яг хоргийн тогоон дээр тэр зорж очиж бол үзээгүй дээ. За баяр хүргье. Та 3,000 төгрөгтэй боллоо. Тун азтай байсныгаа нотлоод мэдлэгтэй байлаа. Мэдлэгтэй ч байгаа очижсэн хүн бол тэгээд мэддэг юм ин асуусан байна. Азтай байлаа. За хоёулаа 3,000 төгрөгтэй болсон. За тэгэхээр дараагийн асуулт. Шилийг толь болгоход ашигладаг зүйл. За толь гэж нэг юм байна. Машинд байна. Машинд бол 3 байна. Үндсэндээ шилэн дээр бол шилэн дээр ардна ингээд нэг тийм бэрзгэр нэг тийм хар саар ч юм уу нэг юм дүрх. Тэгээд тэр нь нөгөө талдаа харахаар хүний ямар нэг юмны дүрсийг яг байгаагаар нь харуулдаг. Тэрийг бол толь гинэ гэж би тодорхойлтыг хэлчихье тий. За юу юм болоо? Бодсон болоо. Бодсон бол нэг бодсон л байна л та. Сэлэн гэж ямар бодсон ээ? Химийн бодсон. Химийн талаар бол ер нь мэдлэгтэй юм байна. Гэхдээ сэлэн бол хараахан биш байна. Юу юм болоо?
амархан ч юм шиг. Гэхдээ бас мэдэхгүй бол бас асуудалтай л да тий. Хими юм ч бас тэгээд хим мэддэг хин нэгнээс асуух юм уу? Гэхдээ хоёлаа хэцүү 5000-ын асуултыг хүнээс асуувал тий. Гэхдээ мэдэхгүй бол бас тэгээд бүхнийг мэдэх албагүй тэгээд бас хэцүү л дээ тий. За ямар юм бэ юм бол ардан төрөлтөг бодсон. Мэддэггүй юу? За би хэлэх ёстой юу? Та нэгнээс асуух ёстой юу? Тэрийг шийдэндээ. Яа да асууад мэдэх юм байхгүй. Байхгүй юу? За тэгвэл би хэлэх ёстой маань тий. Цайр гэж бодсон юм байна. Дуулж ийсэн үү? Цайр гэж ер нь бол хүн болгон цайр гэж нэг хэлийн цайрч гэдэг үлээ. Гэхдээ бодвол бас болох л байсан байна тий. За хоёлаа 50% та нэвтрүүлгээ эхэлсэн. Ямар ч байсан амжилттай явж байгаа. Эхний асуултанд хариулсан хоёр дахьтаа бүдэрсэ. За 3 дахь асуулт. 3 дахь асуулт нь онцгой байгаа шүү заа юу. Онцгондоо хэрвээ. Гайгүй л. Би тэгтээ тун амархан онцгой. Яг бодох юм бол айгүй амархан онцгой байгаа шүү заа юу. Бодож байгаад хариулъя шүү хоёлаа. За. 100 хар ямаанд 100-даг хар ухан оров. Тэр юу вэ? За. 100 хар ямаанд 100-даг хар ухан орвол гэж байна. Бага хар ямаар бол нэг хар ухан орхон дээ. За би тэгээс төөрүүлэхгүй зүгээр ер нь юу юм болоо? Спот нь шүү дээ. 100-даг хар ухан оров. Шумбаал орчдөг байгаа нь шүү дээ. За юу гэж болох вэ? Юу юм болоо? би уцтай тасаж байна. Тийм, жоох хүмүүс бол мэдчихэж мэдэн шүү тийм ээ. За би эндээс уцаар залгаж өгдөө шүү. Тэгээд та гялс 1 минутын дотор асуух ёстой байгаа заа юу. За та надад дугаараа хэлнэ. 9983 11 61 За дууд чинь үзнэ. За. Урдаа барьж байгаа л ярьчих шүү. Чанга хэрэгч дээр байгаа. За. Жимасай. Бэн. Юм онцгой таалтай танаар. 100 хар яманд 100-даг хар ухан орвоо. Тэр юу вэ? Ороо гэж ойлгомжтой мэдхөө. Тэр юу вэ? 100 хар яманд 100-даг хар ухан ороо. Тэр юу вэ? Би нэг таксинд тулсан чинь нэг олоод тийзээ юунд орцгоочлаа. Такси шоу нэвтрүүлгэнд орсон. Азтан болоод орчлаа. Одоо очлаа. За одоо очлаа дээ. 100 хар яманд за минут За авчихлаа. хамаагүй хэл хэл. 100 хар яманд 100-даг хар ухан ороо. Тэр юу вэ гинэ? 100 хар яманд 100-даг хар ухан ороо. За. Өстэй байна. Гэтэ арай биш вэ? Арай биш вэ гэж нээж. За дөхүүлсэн. За. Ерөнхийдөө бол дөхсөн. Гэтэ тэр нөгөө юу л байна л да. Үс байсан байхгүй юу? Үс самнах. Нэг 100 хар гэдэг хэл олон юм ярьсан. Тэгэл нэг 100-даг хар гэхээр самчин ингээл орно шүү дээ, тий. Тэрийг л хэлсэн юм байна л дөө. Ямаа юу гэсэн бэ? Ямаа самнах гэсэн. Уга хайчлах гэсэн тий. Хайчтай юм хэлсэн тий. Ус хайчлах гэдэг. Тийм. Ноос хайчлах гэж лөө. Дөххийн хувьд бол дөхсөн. Гэхдээ хараахан биш байлаа. Энийг бас яг хариулсан гэж үзэхэд бас жоохон учир дутагдaltaй тийм ээ. За. Гэхдээ баярлах хэрэгтэй дөхсөн. Өөрөө бол мэдэхгүй байсан тий. Төсөөлөлгүй байсан. Нилээн дөхүүлж гисэн. За яах вэ? Асуугаад алддаг хойно, ондог хойно тийм ээ. За. Одоо нэг дөрөв дэх асуулт маань болохоор дуу таалгана гэж байгаа. За. Ер нь дуундаа хэрвээ? Ер нь дуу сонсдог. Сонсдог. Ер нь монгол хүн бол бүгд л дуулдаг шүү дээ. Нэг гоё ая барьчих уу? Хоёлаа ч явах. Манай оролцогч хич алдар хэмлээ. Саран туяа гэж маань нэг ая барьчих уу гоё.
үзэгчтэй зориулаад. Ямар Ямар ч юм гоё өөрийнхөө гоё дуулдаг дууг л дуулж чадах гоё штэ. Тэгвэл дараагийн асуулт чинь тэгэл бүр амархан юм байна. Гэтэ амархан дуу байгаа. Тэрийг бол та бараг л таачих баг. За би гоё дэмжээд өгөн заяа. 41 доо хэлчих би. Би ихнэ гэж үгүйсэн. Би санал болгосон нь болохоор чинь төрдөг байхгүй юу? За. За. Ямар дуу юм? Харин ямар Өө ямар ч байсан яах вэ? За нэг дуу хэлчихье хоёлаа. Ганцхан бадаг дахилтаа дуулчих тий. За. цав цагаан зас цагаан сарнэ цайлхан сэтгэлийн ингэрт ирхэлнэ бигэхэн дүлгэн харцсан дэмий гэрэл шижэд илгэрсэн цагаан сарнэ хатган тэнгэр хэлээд хаврын шөвөд ирнэ мэлмийн гоор зүудэнд минь мэлмэрч гэрэлтэй цагаан сарнэ. За баяр үргээ. За ёстой уучлаарай үзэгчдээ миний мэддэггүй дуу байна. Энэ төр мандхан цагаахан Тийм төр мандын сүүлийн үеийн л дуучны дуу байна. Би бол ерөнхийдөө дуу мэддэг гэж бодсон чинь саяны дуу ёстой үнэндээ ёстой мэддэггүй. Ангаад цус аргаал арлаа. Ёстой гоё дуулт юм байна штэ. За баяр үргээ үзэгчдийнхээ өмнөөс баяр үргээ. За одоо тэгвэл гоё дуулсан юм чинь дуу таана хоёлаа заяа. За анхааралтай сонсъё шүү заяа. Энэ ямар хамтлагийн ямар нэртэй дуу вэ? цагийн урсгалдан болголдохоо. Харангийн дуу мөнөөс мөн. За ямар нэртэй дуу юм бол? На 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 на. Дэрвийн дуу штэ. Тэ? Харанга дуулсан тэ? Сүүлд харанга хамтлаг. Харангийн лавгсрын дуулсан. Дээхэн үеийн дуу байна тэ? Тийм ээ. Таны үеийнхэн бол бүгд мэдчихэж байгаа да. Ер нь гэхдээ мэддэг дуу тэ? Харин цаа. Яг нэрийг онж На 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 на. На 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 на. Гэ ёштэй тэ. Би бол дөхүүлж өгөөд байж та аялгуугаар нь. харин тийм ээ. Тэ. За ямар дуу юм болоо? Нэрийг яг хэлж өгдөг байна. Нэрийг одоо айгүй амархан штэ. Бараг л би бол ингээд аялангууд аяар нь ингээд дуу чи ингээд нэг гоё юм гоё дуунууд чи ингээд аялахад ингээд үг нь ингээд хараа энд ороод ирдэ штэ. Би тэгэж бодвол энэ юундээ саяны аялсан дотор ингээд үг нь явж байгаа байхгүй юу? За бодож байгаад нэг хариулт хэлье. Буудаад ч юм уу те. За харан хамтлагийн дуугийн хэлж нэрийг хэлж өгдөг байна. За байдгүй юу. За тэгэхээр би хэлэх ёстой шиг байна тий. За сэвтэн үгүй сэтгэл гэж сонссноо. Артын дуу. Тийм. Сэвтэн үгүй сэтгэл гэдэг дуу шүү дээ. Мөн үү? Би яг нэрийг нь мэдэхгүй юм байна. Нэр нь бол ер нь бол сонсч ийсэн мөртлөө яг нэрийг нь тогтоож байгаа юм байна тий. Тийм. Яг болсон сонсчихсан. Гэтэ нэр нь За. Харан хамтлагийн сэвтэн үгүй сэтгэл гэдэг дуу байсан шүү. За хоёул 3000 төгрөгийн 4 асуултнаас ердөө нэгийг тааснаар 3000 төгрөгтөл гарч ирлээ тий. Уг нь 12000 төгрөг очих боломж байсан. Ашиглаж чадсангүй. Амархан асуулт байсан гэж би бол бодоод байгаа шүү дээ. Манай үзэгчид ч гэсэн гээл зарим нь тэгжл байгаа бах та. Ийм гоё дуулчаа тэгээд ийм амархан дуу хоёлоо тааж чаддгүй. Жохон сандраад байна уу? Гайгүй юу? За тэгвэл одоо 5000 төгрөгийн 2 асуулт байгаа шүү. Энд гоё сандрахгүй бодож байгаад хариулъя шүү. Заа юу. За. Төгрөгийн асуулт. Монгол улсын хэлийн урт. За. Монгол улсын хэлийн урт. Уг нь иймэрхүү юм хүнээс асуусан бол тий яг мэддэг хүнээсээ. Явдалтай асуулт тий. Буудан да. 4 тоол байна да. Тэдэн мянга тэдэн зуун тэдэн тэдэг үл.
Ер нь ямарваа нэг мэдээлэл сонсч ийсэн ч юм уу, ном сэтгүүлээс харж ийсэн үү? Үгүй. Харж байгаагүй те. Тэгвэл асуудалтай юм байна. За тэгвэл харж байгаагүй бол биш те. Би нэг төхүүлж өгөө хоёлаа буудах уу тэгээд. За. 8000 тэдэн 8000 за тэгж буудан ч гэж худлаад юм байна л да тий 8158 метр гэдэг юм шиг метр 8158 метр гэж солиорч байна Километр. тийм километр 8158 км энэгээр урагш юм уу тий за хоёлаа бараг ирэх газараа ирж л байгаа юм байна тэгвэл за хоёлаа 5000 төгрөгийн 2 дахь буюу супер асуултны уртлын сүүлийн асуулт сонсноо. Хамгийн том арал. За. Дэлхийн хамгийн том арал. Гренланд. Ганц мэддэг юм асуусан уу? Гренланд арал хаана байдаг юм? Өс мэддэг юм л асуусан юм байна шүү дээ. Хаана байдаг лээ? Ер нь зүгээр хамгийн том гэдгээр нэг толгойд байж байсан тий. Канадын зүүн хойд хэсэг Хойд Америкт байд юм биш үү? Асар том мөсөн арал байд юм байна. Хэмжээ гэх юм бол 2,166,086 м квадрат гэх нэлээд том мөсөн арал. 2000 энэ мөсөн арал маань одоо ингээд дэлхийн дулаарлаас болоод хайлаад байгаа юм байна л да. Тий. Тэгээд 2050 он гэхэд энэ чигээрээ явах юм бол 2050 он гэхэд бүрэн хайлж дуусна гэсэн судалгаа байд юм байна. Хамгийн том арал маань байхгүй болж байгаа юм байна. За ерөнхийдөө хоёлаа 5000-ын нэг асуултанд хариулсан тий сая. 3000-ын нэг асуултанд ерөөсөө ямарч хооргүй хоосонгүй нэгтэй л гарч ирлээ. Тэгэхээр хоёлаа 8 ийшээ юу? Би бол таагаад яваад байгаа шүү дээ. Тэгвэл зөвл яваад байгаа юм байна. 8000 төгрөгтэй болсон. За хоёлаа цуглуулж чадсан 8000 төгрөг аваад одоо танах ингээ ирж байгаа юм байна. Одоо ингээд бууж болж байна. Эсвэл супер асуултанд хариулаад 8000-аа 16000 болгоод бууж болж байна. Нэг хоёр вариант байна. За супер асуулт. Шууд орохоор шийдсэн үү? Саяных шиг Гренланд гэдэг шиг мэддэг ч юм байх юм лээ. Гэхдээ манай оллоо телевиз маань түүх соёл урлагийн телевиз байгаа. Тэгэхээр нэг түүх соёл урлагтай холбоотой асуулт асуунаа л гэсэн үг. Гэхдээ бас боломж бол байгаа. Боломж гэдэг нь болохоор би юу хэлээд байна гэхээр дөрвөн хувилбартай л да. А, Б, В, Г гэсэн. Тэгэхээр бас бүр мэдхээ байлаа гэхэд дөрвөөс буудахад өнөөдөр та азтай байгаа юм чи онцох юм билүү те. За сонсгоо. За сонс. Монголд Тамир роман хэдэн онд хэвлэгдсэн бэ? А-д нь 1968, Б-д нь 1971, В-д нь 1972, Г-д нь 1974. За. Тунгалаг Тамир роман. Лодой Чадраулын Лодой дамбын Тунгалаг Тамир роман. Хүн болгоны мэддэг 100-ны шилдэг роман байгаа тийм ээ. Гэхдээ хүн болгоны мэддэггүй юм нь болохоор яг хэдэн онд хэвлэгдсэн болоо гэдэг нь. За би нэг дөхүүлж өгнө. 1961 онд 1-р бот. Хоёрыг хэлчихээр бас дөхүүлчихнэ. За яг хөө хэлчихье. 68 онд 2-р бот юм биш үү? Хэвлэгдсэн юм байна. За тэгээд нэг тэгээ 2-р бот гараад тэгээд нэгтгэхэд нэг болгосон юм байна. За хоёул ингэсгээ зогсох юм байна тий. Нэгтгэхэд нэг болгож нэг гаргасан юм байна шүү дээ. Тэр оныг би асууж байгаа шээ. За хоёр юугээ нэгтгэхэд нэг болгосон. За хоёул ингэ зогсох юм байна тий. Тэгээд нэвтрүүлгээ төгсөх юм байна. За би танд оныг дахиад хэлээд өгөх үү? Би ер нь мэдчихэв. Ер нь бол мэдчихэв нөө. 60 биш хэлсэн оноо. Хэлсэн оныг нөө 1968 1971 1972 1974 гэсэн 4 он байна. Би 1972 оны. 1972 он. Яагаад тэгж бодсон юм? Тэгш тоо болов гэж бодсон уу? Үгүй зүгээр л эхнээсээ сонсож байгаа л 1972 л гэж бодлоо. За энэ одоо нэг жоохон бодож байгаад хариулах байсан. Одоо би тэгээ нэг хувилбарыг чинь авцсан юм чинь тэгэхээр хэцүүлтэй. Тийм. 1971 он. 1961 онд эхний ботоо гаргаад 1968 онд хоёр дахь ботоо гаргаад тэгээд 1971 онд эмэгтгэхэд нэг болгоод гаргасан юм биш үү. За тун харамсалтай байлаа. Яг тэгтээ азтай байлаа. Тэгээ мэддэг асуулт бас хүн мэддэг юмтай сайхан тий. Гренланд гэд шууд л хариулсан.
Сод Монгол Групп. Холбоо барих хуудас 99-4769. Ерөнхий ивент тэтгэгч Сод Монгол Групп. За үзэгчдээ манай Олон телевизийн такси шоу нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарын эхний азтан маань саран туягч тийм ээ. Ачтан имлэгт ажилладаг саран туягч маань байлаа. Асуултанда хоёр асуултанд амжилттай хариулсан. Супертэй өөрийн хүслээр ороод тэгээд жоогоос ганцхан оноор зүрсэн тий. Бараг хариулсанд би бол тооцож байгаа. Гэхдээ яг нэгэнд нэвтрүүлэг юм хойно. Тэгээд журмаа дагаад хоёлаа супер асуултанда бүдэрсэн. За тэгээд ном хэр уншдаг вэ? Уншна. Тэгээ ном бол ертөнцийг харах тайл тийм ээ. Манай нэвтрүүлгийн ивент итгэгч Азхуур гэдэг компани байгаа. Мөнхийн үс компани, охин компани. Азхуур компаниас танд хятад дахь баруун цастын халахчууд гэдэг Чойдрод сэр цэцэн гэрэл гэсэн хоёр хүний эрхлэн гаргасан юм ном байна. За мөн таныг дээрээс нь амралтын өдрөөр цэвэр усны хэрэглээх тань хангахаар Тэрэлж брэндийн цэвэр усыг бэлгэлж байгаа юм шүү. За тэгээд амралтын өдөр айдахтаа өнгөрүүлээрэ. Ном сайн уншаарай. Дараа нь тэгээд такси шоуч нь Улаанбаатар хотоо ингээл тойрол явж идэг. Манай их чи азтай юм чин дахиад таарах юм билээ тийм ээ. Дараагийн удаа супер асуултанд хоёлаа хариулаад мөнгө хочиж шүү. За яа. За баярлалаа. За баярлалаа. За үзэгчдээ манай эхний оролцогч маань саран туягч байла. Харамсалтай нь мөнгө хожиж чадсангүй. Манай хоёр дахь оролцогч одоо 13 дугаар хороолт ирсэн тийм ээ. За 13 дугаар хороолын байрны дундаас одоо хөдлөж байна. Бүгдээрээ баруун тийшээ хөдөлцгөө үзэгчдээ. За сайн байцгаана уу? За хаа өрнө. 10 дугаар оролтоо. За. Хацтай хоёр зорчигч байна. Юм цуч харин. Юм цуцсан байраа. Такси шоу. Зорж ирээ суусан да. Такси ангуутна. Оллоо такси шоу нэвтрүүлэг. Улаанбаатар такси компанитай хамтарч хийдэг болсон. Цагаан таксинд гар өрөх юм бол Оллоо такси байж мэднэ. За тэгэхээр 10 дугаар орол. Үнэгүй өргөж өгнө. За тэгээд дээрээс нь та хоёр хоёул амч айгуу давуу эрэхтэй ш. Давуу боломж бол та хоёрт байна. Манай таксинаас 44,000 төгрөг хожоо боон шүү. Заяа. 7 асуулт байгаа. За. Амархан багаач. За. Амархан 7 асуулт байгаа шүү. Заяа. За гуруула танилцах уу? Тулгаа. Мөнхүүлээ. Шийтрээ. За мөнхүүлээ шийтрээ хоёр нийлж хагаад асуултыг бол нуглаа тавьчих юм байгаа дээ аа. За одоо би ерөнхийдөө мэдж байгаа ч гэсэн би нэг юугаа танилцуулнаа. Нэвтрүүлгийнхаа дүрм журмыг 7 асуулт байна. 3,000 төгрөгийн үнэлгээтэй 4 асуулт байна. 5,000 төгрөгийн 2 асуулт байна. За тэгээд хамгийн сүүлд нь супер асуулт гэж нэг асуулт байна. За тэгээд хоёр боломж байна. Та хоёр чар боломжоо ашиглахгүй хариулчих байлгүй дээ. Мэдгүй асуулт гарч ирээд тэгээд тэрийг хэн нэгэн мэдэж магадгүй тэр хүн рүү овцтаад асуучиж болно заяа. За тэгээд бүр хэцүү асуулт байвал гурлаа ингэж явж байгаа төв зам дагуу явж гин те. Буугаад бас хэн нэгнээс асуучиж болно мэддэг хүн байх ч юм билүү те. За нэг тийм хоёр боломжтойгоор тэгээд нэвтрүүлэг эхлэн дээ. За хийсэн байна. Үзчихсэн те. Өмнө нэг юм нэвтрүүлэг үзчихсэн. Үзэж байхад ямар санагдчихсэн? Яах вэ? Ер нь дажгүй юм билээ. Хүмүүс сандраад бүдрээд идэв шүү. Мэдж байгаа ямар сандард юм байна. Сандраа эхэлчихсэн үү? Асууж хэлэх байх чи. За тэгэж бол болохгүй шүү. Тэгвэл харин тэгээд мэдчихсэн юм хүн мэдхээ байжтэй шүү дээ. Ингээд дууны асуулт байдаг байхгүй юу? Тэгэл зарим чи яг энэ даа юу лээ гэсээр гал тэгэл юу юм гэхээр тэгэл паг болчихдээ шүү дээ. Гуруулаа тэхгүй шүү заяа. За кондишн тавьчихнаа. Жаахан халуун байна. За. Эхний асуултаа сонсъё. 3,000 төгрөгийн асуулт. Улаан цудаглангийн хүрхрээ аль аймгийн нутагт байдаг вэ? Амар асуулт байна. Улаан цудаглан хүн болгоны мэддэг хүрхрээ. Монголын хамгийн их устай хүрхрээ. Хамгийн өндрөөс ундаг нь бол Хөвсгөлд байдаг. Харангай. За шийтрээс нэг юу авъя? Хариулт авъя. Мөнхлөө бол хэлдгээ хэлжлээ. За өөрөөр санагдах юм. Баруун аймаг те. Өөрөөр санагдах. За баяр үргийа. Шийд мөнхлөө баяр үргээрээ хөөе. Чи бүдэрсэн шүү. Ингээ хоёр хүний давуу тал гэдэг нь энэ л дээ. Тийм үү. Мөнхлөө ганцаар байсан бол бүдэрлээ. За шийдрийн ачаар гурлаа 3,000 төгрөгтэй болсон шүү. Тэгээ хоёр хүний давуу нэг толгоноос хоёр толгой илүү сэтгэж байгаа биз.
баруун тийшээ гэж байгаа өөр хангаагээ таачлаа. Баруун тийшээ. Тий. За дараагийн асуулт. Иймийн уйлэг системийг хэн зохиосон бэ? За хэлж дуусаагүй хариулчлаа. Хүн болгон мэднэ 10 жилд химийн номон дээр Менделеев гээд томоос томоор бичсэн байдаг те. За тун амархан нөгөө нэг ямар хоол гэдэг лээ? Зөөлөн хоол гэдэг л юу гэдэг лээ? Зөөлөн хоолыг гуруулаа зовоогөлж 60000 төгрөгтэй боллоо. Тун амархан асуултууд байна өнөөдрийг бол те. За дараагийн онцгондоо хэрвээ хоёроо. Онцгонд ер нь сүүлийн үед ер нь тэгээд онцгоноос ер нь хүмүүс ер нь хөл ер нь одоо сүүлийн хүүхдүүд ч гэсэн ер нь жоохон хөндөй те. Манус үед гэлтэй ч штэ нэг баг байхдаа л нэг онцгой яадаг байсан. Бага ангид байхад энэ төр бол онцгой айгүй багш нар таалгадаг, заадаг байсан те. Тэр үед чи ямар компьютер ч гэж байсан. Ер нь бол ардын ам зохиол унших, номноос үлгэр унших нэг тиймэрхүү юм байсан те. Тиймэрхүү байх. Одоо бол юм хөгжсөн. Гэхдээ хөгжлийг зөв ашиглаж чадвал ашигтай, буруу ашиглал одоо тэгэл компьютер донтоол нэг хүүхдүүд ч бас те. Болохгүй л шүү те. За гэхдээ хоёр толгой байгаа. Бас илүү сэтгээд байгаа. Тэгэхээр онцгойг бол таачхайлгүй дээ. Бас амархан л онцгой байгаа. Миний хувьд бол би бол амархан асуулт бэлдсэн гэж бодож байгаа шүү дээ. За тэгээд сонсоод хариулж чадах нь үзье те. За. Хадан цагаан хороо. Тэр юу вэ? Хавцалт хадан цагаан хороо. Хавцалт хадан цагаан хороо. Тэр юу вэ? Шүт юм шиг. Оо за. Амархан таалаа шүү дээ. Гэхдээ аргагүй амархан онцгой байгаа үстэй. Тийм яалтчгүй амархан онцгой. За хавцалт хадан цагаан хороо. Яалтчгүй нэг амаа хавцал гэж үзэх юм бол дотор нь хадан цагаан хороо байна. 32 цагаан шид байна. За 9000 төгрөгтэй болсон. Төвн амжилттай 100% хариулаа яваад байгаа. За сүүлийнх нь дуу байгаа. Тэр нэг дуу гэж ярилууд хоёрт ч. Дуундаа ер нь хэрвээ. Дуу ч ер нь яах вэ? Ер нь сонсно. Дуулал чинь те. Дуулах ч нэр нь олчихгүй. Дуулахад бол хэцүү юм. Түрүүнийхээ оролцогчоор хоёр ч манай өнөөдрийн дугаарын 2 дахь хазтай оролцогч болж байгаа байхгүй. Нэг дугаартаа манай такси шоу нэвтрүүлэг манай 2 оролцогч авдаг байгаа. Та хоёр дахь нь түрүүжийнхээ оролцогчоор дуулал би дэмжээдэг гэсэн чинь миний мэдхгүй дуулж намайг нэг онгоо болгосон. Айгуу гоё дуулдаг их ч орсон. За та хоёр дуулахгүй юм байна те. За тэгэхээр дуугаа сонсоод нэр усын таагаа явчих те. Маш ямархан дуу байгаа. Ямар хамтлагийн ямар нэртэй дуу вэ? Усэгчний бодлороо би билбэнэ. Үнэрэгчний хүслээрээ би мэдэрнэ. Нэрэгчин сэтгэлдээ би шивнэ. Гаригчин зүудэндээ би ядгалаа. За Чингис хаан хамтлагийн жаргал сайхны дуулсан. Нэрэгчин сэтгэлдээ би шивнэ. Гаригчин зүудэндээ би атгана. Гэт амар амархан дуу басна. Уул маань жаач бас сонсд юм аа. Хүн болгоны мэддэг дуу шүү дээ. Би хэцүү асуулт асуугаад байна уу? За. Ер нь айгүй амархан асуулт байгаа юм. Ашиглая. За, ашиглаж болно. Дуу мэддэг хин нэг нэр би залгах шүү найз нараа. За. Нэвтрүүлгийн дүрэн зөрчөөл ерөөсөө явчих гад л байна уу? За, хин рүү залгах. Хараа гурлаа хин рүү залгах уу? Хин дуу мэддэг лээ. Дуу мэддэг өнрөө залгана да. За 99 найз руу залгачих. За, хин гэдэг найз руу залгах уу гурлаа? Нямбаяр. Нямкаар залгах уу? Нямаараа залгах уу? За нямаагийн утсыг хэлнэ. 99 04 Тэг 4 14. За, өөрөө дуулах нь биш үү? Би эсвэл энд сонсохгүй. За. Холбогдох боломжтой байна гэж байгаа юм уу? Байна. Нэрэгчин сэтгэлдээ би гэж дуулчих заяа. Мөхөл байна. Өгшин нэг такси шоунд оролцсон явж байна. Тэгээд ихсэн чинь нэг юм дууны юу вэ? Чингисийн жагагийн нөгөө нэг нэрэгчин яана дуулаачтай гоё. Нэг Чингисийн жагагийн нэг байдаг шүү дээ. Дуул. Нэрэгчин сэтгэлдээ би шивнэ гэд. Гарыг чин зүудэндээ би атгана.
Энэний юу Чамши шипнэр байгаа. Дууны нэр. 1 минут байна. 1 минут. Гэлцээрэй. Ямар Гарыг чин зүүдэндээ би атгана. Чи мэдлээ. Мэдлээ. Няма яасан бэ? Чийж асахгүй. Нууцхан. Нууцхан хай. Саундтраач. За. За баяр үргээ, Нямад баяр үргээ гурлаа. Өдүүлсэнгүй. За ерөөсө боломжийг ч 100% ашигладаг. Аюултай хоёр зорчигч суусан байлаа. За 12,000 төгрөг. За. Нэг ч асуултанд алдахгүй хариулаад 3,000-ийнхаа 4 асуултыг давцсан уу? Давцсан тийм ээ? За. За одоо 5,000 төгрөгийн асуулт. Уг нь юу байхгүй юу? Иймэрхүү юм дээр би боломж ашиглуулах жоохон дургүй байдаг. Ийм амархан тэр тийм 5,000 гэхээр чи мэдээж мөнгөд байгаад асуулт нь нэг жоохон асуудалтай болж ирнэ дээ. Тэ? Тэн дээр уг нь мэддэг хүнрүү Зарим завсан. хэцүү юм чинь ч мэддгээ шүү. А тийм гэхдээ бас юмыг аж мэдгүй. Хүний өчигдрээ харж өчигдөр телевиз мэдээлэлээ сонсч байсан ч юм уу нэтээс харсан уншсан ном дээр ч байдаг. Тийм байж болно шүү дээ, тэ? Тийм тэн дээр бол бас асуудал байна. За. За тэгвэл 5,000 асуултанд орыг гурлаа. 5,000 төгрөгийн асуулт. Монгол улсын газар нутгийн хэмжээ. Сэллүү. Сая 526,500. Сая 656,500. Тий. Биш байна. Сая 556,500. Сая 600. Сая хэд гинэ? Сая 556,500. Тийм наривчлалтаа 500 байхгүй. 56,000. Төгөж байна. За дахиад нэг хариулт авъя. Сая 500. Тэр сая 600 гэдэг. Сая 650,000 лөө. Ямар ч тийм л дээ. 156-тай л дээ. Сая 500. Сая 650,000. За Мөнгө дээр Би тэгтээ сая та хоёрт амар боломж өгсөн шүү. Тийм. Тийм тий. Төгөж байна гэд тэгсэн сая 500 гэдэг тэнэ явцсан. За энэ үзэгчд одоо нэг хоёр оролцогч яасан давраад юм бэ гэж яах. Бидээ уучлаарай үзэгчтэй. За гурлаа хитэн төгрөгтэй болсон бай. Би нэг тайлгнсан даа. 17,000 толсон уу? Тэглгүүл яг 17,000 та. За хамгийн сүүлчийн асуулт. Үний хүзүү 7 нугламтай бол анаашных хэд байдаг вэ? Анаашных энийг сонсч байсан байна. Сонсч байсан юм байна уу? 7 нугламтай хүнтэй адилхан. Хүнтэй адилхан. Гэтэ том. Хаанаас сонсч байсан юм? Нэг телевизээр л үзэж байсан. Телевизээр үзэж байсан. Би хилээд өгсөн юм биш үсттэй арай. Би өмнө нь ингэж ийм асуулт оруулж исэн байхгүй юу? Үгүй ээ. Өмнө нь өстэй манай такси шоугаар такси шоуг бол би одоо мартцсан байна. Мартцсан байна. 2-3 жилийн өмнө үзэж байсан. Би ингэсэн нэвтрүүлгийг бол сая нэг 12 хоногийн өмнө үзсэн юм аа. Боловсруулалтаар гарлаа. Энэ тийгээр гарлаа. Тэгвэл ийм байхгүй юу? Би хүний хүзүү хідэн нугламтай байдаг вэ гэж би нэг асуусан байхгүй юу? Тэгсэн хариулж чадаагүй. Анаашны хэд байдیں гэсэн чинь мэдгүй. Тэгээ би хэлж өчөөд юу байдیں шүү гэлээ. Хүнийх 7 нугламтай байдаг. Анаашных бас 7 байдیں ш. Яагаад тэр ихээр ингээд хичнээн урт ч гэсэн том юм гэж би тэгэл ярьж байсан. Тэгээ тэрийг үдсэн болов гэж бодлоо. За. Тун амжилттай 22,000 төгрөгтэй болсон тий. За, одоо би нэг тийм болцол тавих гал байна л да. Та хоёр 22,000 болсон тий. Супер асуултанд 22,000-аад эн чин тавиад оролцох юм бол оролцоод хариулж чадах юм бол 44,000 төгрөг. Миний анхны хэлсэн мөнгийг та хоёр хожоод бунаа. Өнөөдрийн онлоо такси шоу нэвтрүүлгээс супер асуулт нэг боломжтой. Тэгтээ үлдсэн үнээс асуух боломжоо бол гурван ашиглалгүй явсаар гад өөрсдөө хариулаад нэг боломжийн амжилттай ашигласан. Одоо бол үнээс асуух боломжийг ихсэлсэн байгаа. Энэ дээр бол гурлаа үзэн. Тэгээд энэ асуулт маань юу байгаа? Дөрвөн боломжтой байгаа. Дөрвөн боломж нь болохоор А, Б, В гэдэг гэсэн дөрвөн боломж хэлээд байна л да. Та хоёр дундаасаа нийлж ягаад нэг буудаж байна. Нэг хариулт хэлж тийм байхгүй. Тэгээд оролцохгүй юу гэдэг юу гэж авах гээд байна л да. Та хоёрын оролцоо. Даацтай одтой. Ядчихт би мэддэг юм ин асуусан байна те. За супер асуултаа энэ гоё бөглөрөн дотор чимээгүй гурлаа гоё сонсоод хариулъя те. За. Монгол улсын төрийн дуулал анх хэдэн онд зохиогдсон бэ? А-д нь 1921, Б-д нь 1924, В-д нь 1929, Г-д нь 1931. За оноо сонссноо.
юу тэгж бодсон. 1924 онд сонсч ирсэн юм байна да. Би нэг л хариулт авна штэ найз нараа. Хоёрын дундаас нэгийг авна. 21, 24, 29. 21 онд болонго за тэр шивэ хаагт маягт гэдэг. Шивэ хаагт мягтгээ дуу гарсан. 24 онд чинь ардын нам чинь байгуулагдлаа. Тийм баг шүү те. ардын нам Юу хурал мурлаа хийгээд л ийсэн баг те. Их хурал мурал хийдэгч байлуу яадагч байлаа да нэг тиймэрх юм болсон. За нэг л хариулт авна. Би тэр хооронд 5 тоолно. 1921, 24, 29, 31, 1, 24, 2, 3, 4, 24. 5. За, 1 2 3. За. За анх удаа манай нэвтрүүлэгч нь дээдл нь 28,000 төгрөг хожиж исэн байх шүү. 20 эдмэн төгрөг бол зөндөө хүн хожиж исэн. Гурлаа чигээрээ юу? Чигээр явж байгаа дээ. Чигээр явж байгаа. Жохоо явж байгаа гэж байна. За яг чигээр явж байгаа лу. За. Түүхэндээ анх удаа чих юм хаашийн. Энд чинь бас манайх чинь нэг өмнө нөгөө хонжирын сан баг байсан л да харьцангууд. Ихэд бол хүмүүс асуулт хариулж исэн байх. Гэхдээ хамгийн өндөр мөнгөнд дүн хожсон хоёр оролцогч маань шийтэр мөнхлөө хоёр байлаа. Дээд хэмжээг нь хожиж чадлаа тийм ээ. Азтай байна. Юм болсон тэгээд. Азтай байна. Тий. Азтай байна, одтой байна. За. Ийшээ гарч явж байгаа дөө тий. Тэг. За. Азтай одтой оллоо таксинаас үзэгчтэй анх удаа 44,000 төгрөгийг хожиж чадлаа. Шийтэр мөнхлөө хоёр маань. Ажилт сайхан бүтэж байна юм бүтэж байна. Ер нь ямар ажил хийдэг вэ? Гурлаа. Яг ажил мэжлээ бол танилцуулаагүй юм шүү дээ. Миний ажил бол тодорхой. Хинтээ амьд. Бид тэр хинтээ амьд. За Улаанбаатар хотын иргэд биш юм уу те? Биш. Иргэн байсан. Байсан. Хинтэр үл хийж ажил гэж явсараа төдөө очихсан нэг юм. За. Хинтээ бор өндөр ихтэй бид тэр. Бор өндөр. Угаас төрсөн нутаг уу те? Тий. Улаанбаатар хотод сууршихгүй тэгээд эдээшгүй төрсөн нутгаа эргээ бараадсан. Гэхдээ ер нь одоо ер нь хотод гэж байснаас ер нь ялгаа байхгүй болсон шүү дээ. Тий, ер нь бол гоё замтай болсон те. Тэгээд ер нь хөдөө амьдэрсэн ер нь зүгээр шүү дээ. Зүгээр үү? Залуучтай. Тий. Урайл хөдөө юмаа хийгээд өөрөө багтай. Тийм зөв ажиллаа хийж чадсан хүнд бол хөдөөж гэсэн амьдрал бол байгаа тийм ээ. Заавал хотод байлаа гэж тэр хүний хотод хэрэглээ өндөр шүү дээ. Хэрэглээ өндөр. Тэгээд бас стресс байна. Одоо ингээд замын өвлөл ялангуяа өвлийн стресс айхтар шүү. Өвөл утаан дутагдаад л тэгээд гад явгаалахаас авч унчих гад унаа цухаар бүглэрч гэж. Гэтэ ч бас нэг үе бодоод одоо нөгөө номерын хязгаарлалт явагдаад бас гай болоод байгаа юм байна. Тийм Батуул дарагад бас баярлах хэрэгтэй шүү. Би одоо тэгээ өнөөдөр бас битэр машин чинь амар төгссөн. Тэгээ машинаа тавьчаад өнөөдөр ч ингээ жон гадуур такси явгамаа гэж явж байгаа. Хүн азтай биш те. Машина зогссон өдөр такси барьсан чи Улаанбаатар хотод цорын ганц байдаг үнэгүй таксинд суугаад хамгийн их мөнгийг хожоод машинтайгаа явжсан бол юу бензиний шатаагаал тийм маргааш банкад үрэх мөнгөтэй болчихлоо тий. Яг банкад үргэнэ дүр. За. Хүн азтай байлаа, одтой байлаа. Тутамд 50 төгрөг хэмнэн. IC карт. Сод Монгол Групп. Холбоо барих утас 99 47 69. Ерөнхий ивент тэтгэгч Сод Монгол Групп. За үзэгчдээ манай Оллоо такси шоу нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарын 2 дахь оролцогч маань Хинтээ аймгийн Бор өндөр тийм ээ. Хинтээ аймгийн Бор өндөр сумын иргэд байлаа. Мөнхлөө шийтэр тийм ээ. Мөнхлөө шийтэр хоёр маань өнөөдөр Улаанбаатар хотод орж ирээд автомашиныхын дугаарлалтаар хязгаарладаг өдөр такси барьсан чинь Оллоо телевизийн такси шоу нэвтрүүлэгт таарад азтай таарад тэгээд дээрээс нь мэдлэгтэй байсан мас. Яалтчгүй мэддэг юм ин манай таксины асуултанд мэддэг асуултууд нь байсан. Тэгэхээр манай такси шоу нэвтрүүлгийн хамгийн дээд мөнгө болох 44,000 төгрөгийг анх удаа манай Хинтээ аймгийн 2 оролцогч маань хожиж чадлаа. За энэ ч одоо хинд нь гартуулах байна. Ахмад нь шийдвэр тий. За шийдвэртээ 44,000 төгрөгийг гартуулнаа. За тэгвэл
Мөнхлөөдөө Косанжа гэдэг Роман Паг бомшин гэдэг энэ солонгос хүн юм шиг байна тийм ээ. Энэ болохоор Азхур компани гэдэг үү? Мэдхүү. Мэднэ. Мөнхийн үсэг гэдэг групп байдаг шүү дээ тий. Ном хэвлэмж бүтээгдэхүүний. Тэр манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч байгаа. За тэгээд ном бол ертөнцийг харах сонгох. За танд ном бэлгэлж гин. За тэгээд хөдөө явж байхдаа цэвэр ус уудсан шүү дээ. Тий. Тэр нь усвал тэгээд цэвэр усыг сайн хэрглэж явах хэрэгтэй. Энэ тэгээд тэрэлж брэндийн цэвэр усыг танд ингээд бэлгэлж байгаа юм шүү. За манай нэвтрүүлэг ивент тэтгэгч. За тэгээд азтай одтой байла өнөөдрийн дугаар маань тун онцлог боллоо үзэгчтэй. Манай нэвтрүүлгийн дээд мөнгийг мөнхлөө шийдэр хоёр маань хожиж чадлаа. За тэгээд аян замдаа сая яваа хизээ буцах уу? Маргааш буцах хаа. Маргааш буцах тий. За хамт олон тэгээд ажлын өндөр амжилт хүсье. Улаанбаатар хотын иргэдээ бас төргийн шуурхай үйлчил тийм ээ. Соёлтой болсон харьцааг нэвтрүүлж байгаа танаа хамт олон энэ сэтгэлтэй байдгаас илэрхийлье. За баярлалаа. Үйлчлэлт шүү танаа хамтлаар гэж. За дараа нь хотод орж ирэхээр дахиад таарчих юм билүү тий. Одоо хайж болж байгаа сууж хахаас. Тий ер нь Улаанбаатар такси маань бусад ингээ хувийн таксиг бол хамаагүй боломжтой шүү дээ. Тоолууртай, тасалбар өгдөг, өмнө нь шударга үйлчилдэг, жолооч нар нь соёлтой. За яриад ивэл их юм байна тийм ээ. За тэгээ Улаанбаатар таксигаар үйлчлүүлж байгаараа дахиад Улаанбаатар ногоон алаг таксинд гар өрөх юм бол оллоо такси таарчих юм билүү тийм ээ. За тэгээ уулзлаа баяртай. Аян замдаа сайн яваарай. За баяртай. За баярлалаа үзэгчтэй. За тэгээ Оллоо телевизийн такси шоу нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлж байна үзэгчтэй. Дараагийн дугаараар уулзлаа баяртай.